За энэ гурвын доош буюу үйл үг жишөө K тэгээ токоро одоо шинэ сүрү токоро табета токоро үйл үгийн жишөө K дээр тэгээд токоро нэмэхээр ямар утгатай юм бэ гэдгийг хэдүүл энэ гурвын энэ дүрэн дээр үзье. За. За энэ маань өөрөө дотроо 3% байна. 3% байна. За нэг нь болохоор これから何々をする。ちょうど今から何々をするところбуюу яг одоо тэгчихлээ. Одоо жишээ нь хүн над руу ингээ уцаар залангуутаа одоо чи гар одоо би найзтайгаа уулзахаар болцсон байгаа. За. Чи манай найз над руу залгаа чи ирж гин үгүй л би яг одоо гарах чинь. Яг одоо гарах чинь яг гэдэг үед хэрэлдэг байхгүй юу? Энийг маш их хэрэлдэг шүү. За хоёр дахь нь гэвэл има нани нани тэ ирүү. Одоо хийгдэж байгаа гэсэн. Жишээ нь манай найз над руу залгаад за юу хийж гэх юм бол одоо хоол идэж чинь гэсэн утгатай. Окей. За гурав дахь нь болохоор сүрүнөөга има уватта. Одоо жишээ нь би ингээ усанд орж илаа. Усанд ороод гаад ирсэн чинь манай найз зөндөөх залгацсан. Би буцаа найз руугаа залгасан чинь манай найз чи сая юу хийжсэн юм бэ? Яасан гэсэн чинь би яг ингээд шүршүүнээс яг гараад ирсэн яг ийм үе дээр байна. Яг одоо шүршүүнээс гарч ирсэн байна. Шава бита токоро. Има ч одоо шава бита токоро буюу яг одоо ингээд уснаас ингээд гарч ирсэн байна гэж ийм гурван үед ашиглагдана, хэрэглэнэ гэсэн үг. Тийм ааз яг одоо яг хийх гэж байгаа тэр мөч одоо яг одоо хоол идэх чинь ч юм уу. Яг одоо би ажил руугаа явах чинь, яг одоо гэрээс гарах чинь. За хоёр дахь нь болохоор би яг одоо хоолоо идэж чинь, би яг одоо очиж чинь. Тэ? За гурав дахь нь болохоор яг дууссан мөч. Би дөнгөж сая л гэртээ орж ирлээ ч юм уу тэ. Ийм үед одоо яг хүнд одоо өөрийгөө яг ямар байдалтай юу хийжсэн гэдгийг нөгөө хүн тодтогч эхлэх үед хэлнэ гэсэн үг. За хэдүүлээ шууд сэцүү зогоог нь харчий. За доши жишөө кей токоро буюу доши буюу үйл үг. Тэгээд жишөө кей гэдэг маань болохоор тол бичгийн хэлбэр. Тэгээд токоро. За одоо имакара. За энэ чинь болохоор энэ нарда манайха има буюу одоо имакара буюу одоо яг одоо тэгэх чинь одооноос гэсэн. Яг одооноос. Коrekara гэдэг маань одооноос яг адилхан. Коrekara одоо яг ингэх чинь гэсэн утгатай. Чодо яг ингэх чилаа. Яг гэсэн утгатай. Чодо. Тэгэхээр энэ үгнүүдийг яагаад ингэж бичсэн бэ гэвэл энэ үгнүүдийг хамгийн ихэнд оруулна гэсэн үг. Хамгийн ихэнд оруулна. За жишээ нь ингээ хэдүүлээд жишээ авах юм бол жишөө K буюу имакара тэгвэл ингэж имакара шава биру токоро буюу имакара одоо яг одооноос шава гэдэг маань болохоор shower шүү дээ. Шүршүүр гэсэн үг. Шава биру буюу шүршүүрт орох гэсэн үг. Абиру тий. Абиру гэдэг маань өөрөө жишөө K болно. Абиру. Яг тол бичгнээс абиру гэж таах юм бол яг л абиругаараа байна. Одоо жишээ нь тэрийг Т-гээр тол бичнээс хайж болохгүй гэсэн үг шүү дээ тий. За шава биру токоро имакара шава биру токоро буюу яг одоо усанд орох гэж байна. За дараа нь эсвэл шава абите токоро абите ирүү токоро. За энэ бол арай хотлаах тий. Яг одоо усанд орж исэн чинь усан дуугараад нэгээс гараа шүршүүнийхаа дундуур гаргаж ирэнгүүт уцаагаад яг одоо би усанд орж ийна гэх. Би амар нэг уцтай ярих юу танарт хэлээд байна шүү дээ. Тим нөхцөл байдлыг айгүйх нөгөө утсан дээр ярьж марих. Эсвэл мессеж энэ төр бичихтэй ч юм уу те. Яг одоо усанд орж ийна. Шава битэрүү токоро нандис гэрэдому има штэ. Има шава битэрүү токоро. Чодо яг одоо чодо энара чодо има чодо шава битэрүү токоро буюу яг одоо усанд орчих гэсэн утгатай. За дараагийнх нь болохоор таке буюу яг дууссан. Жишээ нь
Би яг ингээл гэртээ сууж исэн чинь манай найз надад мессеж бичээл. Хоёлаа орой хоол идэх гэсэн чинь өө би дөнгөж цай орой хоол идчихлээ гэхээр има сквал саки ч юм уу. Саки татта има чотто майни чотто майни чотто майни晩ご飯食べたところчотто майни чотто дөнгөж саяхан татта има дөнгөж сая гэсэн. Саки гэдэг маань дөнгөж сая бас яг адилхан. Саки сая гэсэн. Окей. За. Жишээ нь энэ. Тэгэл харъя. 今から電車に乗るところですбуюу яг одоо метронд суух гэж байна. Одооноос яг одоос метронд суух гэж байна. За хоёр дахь нь болохоор 今ご飯を食べてるところですбуюу яг одоо хоол идэж байна. Тэ? 今映画が終わったところですбуюу дөнгөж сая эсвэл яг одоо кино дуусчихсан байж байна. Дөнгөж сая яг одоо кино дуусчихсан байж байна. Яг адилхан би яг адилхан юмнууд ингээл яриад байна тий. За манайхаа энийг ойлгосон бах тий. За ойлгосон бол доор өгүүлбэр зохиогоод комент хэсэгт үлдээгээрээ би засаад явчихна.